Хүний эрх гэдэг нь тухайн хүн энэ дэлхий зүгээр л хүн болж төрсний хөдлөө хүнд ч хизээч алдаж болохгүй үндсэн баталгаанууд юм. Энэ биднийг амьд үлдэх, хөгжих, эрх чөлөөтэй байх боломжоор хангадаг. Хамгийн гол нь хүний эрх нь төрийн өгөөш биш, харин ч эсвэргээрээ энэ эрх нь төрийг хязгаарлаж, хүмүүний халдшгүй байдлын хил хязгаарыг тогтоодог. Төр засгийн үндсэн 3 үүрэг байдаг. Тэдгээр нь хүндэтгэх буюу эрхийг зөрчихгүй байх, хамгаалах буюу бусдын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлэх буюу эрхийг эдлэх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үндсэн 3 үүрэгт эмгэлдэг. Хүний эрхийг түүхэн хөгжлийн дагуу 3 үед ангилж үздэг. Хүний эрхийн хөгжлийн 1-р үе. Энэ бол иргэний ба улс төрийн эрх бөгөөд амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, шодрог шүүгэршүүлэх зэрэг хүний эрхчлөө баталгаажуулдаг. Хүний эрхийн хөгжлийн 2-р үе. Энэ эдийн засаг, нийгэм, соёлын эрх юм. Хөдөлмөрлөх, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг нийгмийн тэгш байдлыг хангаж эхэлсэн эрхүүд. Хүний эрхийн хөгжлийн 3-р үе. Энэ хамтын эрх буюу хөгжих эрх, инх тайван байх эрх, эрүүл орчинд амьдрах зэрэг бүх хүн төрөлхтний эрх юм. Эдгээр бүх эрхүүд нь хоорондоо салшгүй харилцан амралдаг бөгөөд нэг нь нөгөөгөөсөө чухал гэж үздэггүй. Тэгвэл эрх зүй яагаад чухал вэ? Эрх зүй бол хүний эрхийг практикт хэрэгжүүлэх гол хэрэгсэл юм. Эрх зүй нь хүний эрхийг хуульчилж албан ёсны баталгаа болгодог бөгөөд эрх зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцох механизмыг бий болгодог. Монгол улсын үндсэн хууль хүний эрх, эрхчлөөг дэдлэхэд тунхаглаж эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалж байна. Иймд хүний эрх нь эрх зүйн агуулгыг тодорхойлдог бол эрх зүйн тэрхүү эрхийг бодит амьдралд хэрэгжүүлдэг гэдгийг бид ойлгох нь чухал юм аа.